Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна. Гэр бүлийн өдрийг тохиолдуулан НТВ-ийн мэдээ Бямцогтын гэр бүлийг онцолж байна. Бямцогт Эрдэнэ цэцэг нар ханилаад 16 жил болоход 1-ээс 15 насны 7 хүүхэдтэй болжээ. Амьдралд шантрах үе олон гардагч 7 хүүхэдтэй хараад хүч ордог тул өнөртгөн гэр бүл бүтээсэндээ баяртай байдгаа гэж манай сэтгүүлчид ярьжээ. Хүүхдүүдийн 2 цэцэрлэг 4 сургуульд хамгийн бага нь гэртээ ээжтэйгээ байдаг. Өглөө нөхөр нь 7 цагт ажилдаа гарч эхнэр нь цэцэрлийн хүүхдүүдэд хүргэж өгдөг байна. Харин том хүүхдүүд бие дааж өөрсдөө сургуультай явахаас гадна хичээлээ тарж ирээд ээжтэй тусалдаг болжээ. Жаргалтай гэр дөрөл хамгийн жаргалтай юм бол байна да. Тийм хэдий хүн ядарч бай, зүдэрч бай, золоо хүүхдээ хараад сэтгэл сэргийгч юм. Тиймээс хүүхдтэйгээ эрүүл сайн сайхан амьдарч илээвэл өвчин зовлонгүй байж илээвэл энэ нийтэйгээ нөхөө өвч ороохлохгүй хүн шиг тэгэл амьдрал тэнтлээ яваал юм да. Аав ганцаараа зүтгэл ээж 7 хүүхдтэйгээ зурлалдаал бас мэрэг явуул. Мэрэг өвч унтдээ. Тэгэл одоо яг унтчих. Ерөнхийдөө 8 болно гэж бодож байгаа л да. Би ч өөрөө ихэсэд болов аахгүй. Тэгээ ээжгээ бас 7 байгаад яг ээжсээ нэг илүү гаргах гэж үзээ. Яг 37 жилдээ нэг 8 болох л хэлгүй дээ. Аав нь UP Cap-та жолоочоор ажиллаж амьдралаа авч явдаг. Тэрээр орой 21 цагийн үед тарж ирснээр гэр бүл сая нэг цугларддаг. Орой ямар бол идэхээр За. За. Надад хэрэг хайртай вэ? Надад хайртай юу? Тэр жоохон хөвчг юм арцаад Яраач. Хэлээч хайртайг хэлээ. Заавал Тэ. одоо хайртай болоод суугаад. Тэд гэр бүлийн аз жаргалыг хайр дээр тогтно гэж үздэг гэлээ. Хэдий нэг хүний цалингаар амбул өсвөлэн амьдрахад дутах үе олон байдаг ч хоосоо онохгүй эрүүлэнх илэг бүтэн байхад болно гэж залуу гэр бүл үздэг болохоо хуваалцсан юм аа.